За үндсэн хуулиар олгогдсон ерөнхий сайдад засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрөө томилох чөлөөлөх асуудал бол бүрэн нээлттэй байгаа. Гэхдээ энэ бол хуулийн нарийн зохицуулалтаа. Зүгээр шууд өрөөндөө сууж байгаа тэрийгээ солино, энийг хална, энийг шинээр томилно гэж бол болохгүй. Мэдээж энэ бол хуулийн процессын дагуу явах ёстой. За яагаад солих шалтгаанаа ерөнхий сайд Зандан шатрын өчигдрөөр мэдэгдэнлээ. Нүүрсний хулгайчтай тэмцэнэ гэхэд. За энэ нэг талтай зөв. Нөгөө талтай яг юм улс төрийн эрх мэдлийн өрсөлдөөн болж байгаад яагаад энэ асуудал хөндөгдөд байгаа. Зандан шатар дарга их хурлын дарга байсан. Манерын удирдлагадор нүүрсний сонсгол явагдсан. Мөн хөгжлийн банкны сонсгол бас явагдсан. Тэр үедээ үнэхээр мэдэх бол мэдхийн дээд хэмжээнд мэдэх албан тушаалтай их хурлын дарга мөн шүү дээ. Яагаад гэвэл өчигдөр тэрэг мэдэх болов. Энэ бол удлаа байхгүй. Тэгэхээр миний зарчмын байр суурь бол нүүрсний хулгай асуудлыг ер нь хулгай байна уугүй юу? Учиргүй одоо ингэж шүүхээр одоо аюур сайхан гавыг хоёр нэг ялаа авах шүү. Гэхдээ над байгаа мэдээлэл тэр хоёр яг нүүрсний хулгайтай асуудлаар бас ялаагүй юм шиг байна. Ер нь юу болсон бүгдийг задалж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг нэг улс төрийн нэг өрсөлдөөн асуудлууд болонгууд хин нэг нүүрсний хулгайч бол солдог. Энэ өөрөө нэг тийм нэг улс төрд нэг нэр хоч наах нэг юм хэрэгсэл болчлаа шүү дээ. Тэгэхээр өмнөх 76 гишүүдтэй улсын хурлын үед ардын нам 62 судалтаа дийлэнх олох байсан. Одоо 126 дотор улс төрийн эрх мэдэл хяналт тавих одоо баланс харьцангуй бол тэнцвэрчиж эхэлсэн. Чи 5 улс төрийн байгууллага шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол ямар саналыг дэвшүүлж байна гэхээр урд нь би нэг үг хэлсэн дээ. Ер нь авилгалтай тэмцэнэ гэдэг бол ардын намтай тэмцэнэ л гэсэн үг. Тэр нүүрсний хулгай, тэр хөгжлийн банк бол зөвхөн хавцыг үзүүлчихэд хаачаад байгаа байхгүй. Одоо хавцын нэг жинхэнэ хууц болгоныг үзье л да. Тэр нүүрсний сонсгол явагдахад хураагдсан мэдээ материалууд, олон нийтэд тараагдсан мэдээллүүд яг үнэхээр тэгш одоо мэд хэрхийг хангаж чадсан юм уу чадаагүй. Эсвэл түүнийг ашиглаж хэн нэгэн хүн лөө онилсан юм уу үзмэр шүү дээ нэг. Тэгээ бүгдийг нууцсан зэрэгт авцсан. Над байгаа мэдээлэл нийтдээ нүүрсний нэг 31 гэрээ 32 ч байна уу. Улсын нууцад авцсан. Бүгдийг нууцаас гаргаад үзмэр. Та одоо тухайлбал Монгол Ардын намын гишүүн байсан. Дээрээс нь бас өөрийгөө та шудраг бусын хонглоор гэдэг нь хууль шүүхийн байгууллагаар чиглүүлсэн гэж дандаа мэдэгддэг. Тэгэхээр одоо энэ хууль шүүхийн байгууллагуудыг эрх мэдэлтэй хүмүүс буюу одоо ерөнхий сайд улсын хурлын дарга ингэж нас цааш нь одоо чи би гэж дээрээс нь энэ удирдлагын сольж байгаад одоо тухайлбал ингэж хэрэг шийднэ гэж байгаа нь өөрөө Монгол улсын хууль шүүхийн энэ бол ерөөсөө бүр хизээш байж болохгүй асуудал. Тэр тусмаа 20 онд одоо юу болсныг бүгдээрээ санаж байгаа байл үү. Хэвлэлээр эхлээд намайг хэрэгтэн болгосон. Улсад онцлог хэмжээний одоо хохирол учруулсан гээл хэвлэлээр эхлээ ялалчих. За яг хууль хяналтын байгууллагад одоо хуулиа мөрдөн гэдэгт үнэхээр итгээд их хурлын гишүүнээсээ одоо чөлөөлөгдөх, өрөөргөлөө гэсэн. Шалгуулчих. Гэтэл буруу замаар хөтлөө явчихсан. Хэлмэгдүүлээ явсан. 1 жилийн дараа улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болгочихсон. Эцсийн дүндээ бодит үн юу байсан бэхээр ямар ч тэнд хулгай байгаагүй, сохор зоосч дутаагүй. Эсвэргээрээ 3.9 тэрбум төгрөг нохоон замаар орох байсныг зогсоожж чадсан. Гавьяатал ууж дууссан шүү дээ. Тэгэхээр нэгэнт одоо өөрөө би хохирлын намсч одоо биеэрийн зовлон гэж тууж исэн хүний хувьд ямарваа нэгэн одоо байдлаар хүнийг хэрэгт хавдаж болно. Эцсийн дүндээ шудраг шүүхээр шүүлгэж эцсийн одоо шийдвэр нь гараагүй байхад хэн нэгнийхээ харлуулдаг. Тэгээ одоо тэгэл нэг нь нүүрсний хулгайч болол нөгөөтг нь нэг банк дампууруулсан банкнаас хулгайлагч болол ингээл яваад эцсийн дүндээ нэг шүүх тогтоогоогүй байхад хэн нэгэн хүнийг одоо харлуулах нь бол одоо онцгүй л байна. Монгол Ардын намын одоо ер нь энэ чигээрээ удаан үргэлжилбэл улс орны мэдээч дээ. Одоо бас л энэ зовлон би өөрөө бас амсч ирсэн. Анх 2014 онд нам дотор одоо бас хагарал үүсэл намзагт орсон өчнөл асуудлууд болсон. Энэ нь төрийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байсан. Гэхдээ тэр үед бас харьцангуй ардын нам одоо энэ төрийн коридорт байсан шүү дээ. Цөнхөн үр гүйцэтгэгчээс харьцангуй гайгүй. Дараа нь улсын хурлд
76-аас 65 суудалтай байхдаа 32 33 болол хуваагдсан. 32 талд нь би бас манлайлах үүрэгтэй л оролцож ирсэн. Төрийн ажлыг гацаадаг байсан бол гацаадаг л байсан. Тэгэхээр саяны энэ одоо энэ ардын намын бах хурлуудын үеэр тэгээ мэдээж би зүгээр нэг юм дээр л бодоод байгаа. Одоо энэ чинь үндсэн хууль түүний хүрээнд нэг 920 орчим хууль байна. Энэ хуулийн хүрээнд улсын хурал бодлого үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ явуулах ажлыг удирдан зохион байгуулдаг нь улсын хурлын дарга. Тэр төрийн бус байгууллагын дүрмээр бүдрээд буруу алдаа хийчихвэл гэжтэй. Тэгэхээр нэгэнт одоо олонхороо шийдсэн бол хурдхан шиг энэ асуудлуудаа даруй шийдээд төрийн ажлыг хэвээ явуулмаар байна. Үүний хажуугаар ардс нам өчигдөр өнө уржигдөр ардын нам дотоод асуудлаа шийдэл бид нэр энэ төсвийн хэлцүүлэгт орохгүй гэж. Энэ бол маш буруу байхгүй. Маш буруу. Энэ хизээч тийм байж болохгүй. Төсөв болвол улс орны макро эдийн засаг дараагийн одоо бүхий санхүүжилттэй асуу. Одоо ингээд өвөл хаяан дээр чи нөгөө утаа үнээрийн асуудал. За саяын 100 бол бас хүндхэн 100 болсон зарим газар. Энэ өвөл бол нэлээд хүнд өвөл болно. Чин даруй ажиллаа урдаа тавьж шийдэхин төлөө байх байтал альва нэг одоо өрсөлдөгч намынхаа дотоод үүссэн зөрчлийг нэг дэвэргээд ийм одоо шантаж хийх байдлаар асуудал хандаж болохгүй. Тэгээ хурдхан шиг одоо нэгэнт баг хурлан шийдээд амар өсөглөн ардын намын дарга болсон бол бүгдээ амжилт үсээд тэгээ энэ үйл ажиллагааг нь хэвээ явуулахад анхаарал хэрэгтэй байна. Нөгөө мундаг хэвлэлээр нэг ирэм дараал яриад байдаг шүү дээ. Улс орон их орон нэгдүгээрт хуваарь ашиг адагт гэлээдэг. Одоо тэр ирэм бэл барьцгаалт. Юу нь болохгүй. Хоёрыг намаас хөөх бас асуудал яригдж байна. Таас намаас одоо яг ингээд за хувийн хувьд бол би нэг дэмжихгүй. Ямар нэгэн улс төрийн асуудал болохоор хөөдөг. Би бас 3 таа ардын намаас хөөгжсөн хүний хувьд аль болох одоо хэн нэгэн одоо үндэслэхгүйгээр хэлмэгдэж намаас битээ хөөгдөөсөө гэж бодож байна. Улсын хурлын зарим гишүүд засгийн бас инхээр юугээ хэлсэн бэ? Оюун эрдэнэ намын дарга болоод авилгад хулгайчтай тэмцэн нэг номтой хоёрыг анх хөөжсэн гэд нэг юм ярьсан юм уу? Би өөртөө таараагүй л байна л да. Одоо таарахаар л асуу. Тэгж ярьсан юм уу? Тэр бол одоо үндэсгүй асуудал шүү. Оюун эрдэнэ намын дарга баг чинь би шал өөр газар байсан шүү дээ. улсын хурлын зарим намайг хөөгдөд оюун эрдэнэ намын даргач байгаагүй. засгийн газрыг огцруулах асуудлыг бас хөнгөнө гэдэг ийм мэдээлэл байна л да. Хэрвээ За тэгэхээр хардаа бодит үнэн юу хэрвэ шүү дээ. Ингээд намынхаа асуудлыг намынхаа дүрмийн дагуу шийдэж явахгүйгаас үүдэлтэйгээр энэ өөрөө төрийн хямрал болно. За мэдээж зарим нэг гишүүд нь ерөнхий сайдыг огцруулна гэнэ. Энэ яриа одоо өчигдрөөс ордонд хэрэгтэл эхэлсэн л байлаа шүү дээ. Үндслийг нь бичил эхэлсэн л байлаа. Миний байр суурийг бас асуусан. Тэгээ би учир бодол эхлээд нэг мэдээлэлтэй болоод яа сая орон нутагт ажиллаж байгаад өчигдөр ирлээ. Улс төрийн бодит одоо үйл өрнөлт дүгнэлт өгөө. Тэгж жагаад байр суурь илэрхийлэл гэлээ. Тэгэхээр энэ болохгүй байхгүй юу? Намдаа асуудлаа шийдгэлтэй. Заавал төрийн зовлон болгоол их хурлын гишүүдийг хуваагаал. За тэр тусмаа одоо энэ төсөв хилцэж байна гэдэг бол их хурлын гишүүдийн хувьд маш өндөр сахилга баттай хариуцлагатай оролцох ийм цаг үед огт болохгүй. таны одоо 33 их нийтийн асуудал. огцруулах нь зөв гэж үзэж байна, буруу гэж үзэж байна. Гэхдээ одоо яг үүндээ бол сая засгийн газрын өмнө чинь таад юу гэж хэллээ. Нөгөө засгийн газрын 100 хоногийн тайлангийн сонссон. За тайлангийн сонслоо. Ер нь нэг том зарчмын асуудал байна. Маш сайхан ярьдаг л болж. Яриад. Гэхдээ тэр зөв ярих юм. Мундаг зөв ярих юм. Тэр ярьж байгаа яриатай сал зүрэлдэх юм алга. Гагцгүй нөгөөтг нь амьдрал дээрээ бууж хэрэгжихтэй дандаа эсэргээрээ бууд. Энэ засгийн газар шинээр бүрдэхдээ төрийн албыг 30%-аар сомботох нь татвар нийгмийн даатгалын шимтгэлийг эрс бууруулна. Татврын бааз сүрээд хэлнэ. Өшөө олон аж ахуйн нэгж компаниудыг бизнесийн таатай үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлнэ гэлээс. Гэхдээ эсрэгээр унаалгаа үзлээ. Төгрөгийн ааш өсөөлөл. Одоо долларын эсрэг төгрөг чинь 1317 болсон байна тий. Тэгээ уулмал өсөхгүй л байна. Тэгээд иргэдийн гард руугаа салин тэтгэврийн тэтгэмжийн худалдаа авах чадамж суулгаад байна. Инфляц өсөөл байна. Тэгээ инфляц дээр бас тэр сүүлд нэг эрчим хүчний үн нэмэгдсэнийг нөгөө сагсан тооцдог 300 хэдэн бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Дунджаар нь инфляц тооцдог аргачлал өрөөнд тэрийг хассан ч байх жишээ нэ. Тэгээ бодит инфляц хөрсөн дээрээ бол нэг 12% таа байх шүү дээ. улсын хурлын байнгын ордоор одоо тухайн Тэгэхээр бол ерөөсөө би нэг л юм хэлээ. Ерөнхий сайдын ажлыг дүгнэ гэдэг бол бодит улс төрийн нэг тийм дүгнэлтээр биш.
тоол хэлдэг байхгүй. Тоо юу гэж хэлж байна? Ажилгууд буурч байна уу? Буурахгүй байна. Ядуурд буурч байна уу? Буурахгүй байна. Төгөргөө чангарч уу? Чангарахгүй байна. Салин дэтгэрийн худалдаа авах чадамж нэмгэж үү? Нэмэгдэхгүй байна. Татвар буурахгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл буурахгүй. Тэгэхээр энэ хэдхэн тоо үзүүлэлтүүдээр ерөнхий сайдын ажлыг дүгнэ шүү дээ. Гэхдээ тэгэд олигтой ажиллаж байгаа нь хаана вэ? Би яагаад энэ засгийн газарт ороогүй юм? Яагаад тэгэхээр улс төрийн хувьд ерөөсөө нэг тийм ихтгэл төрөхөөс биш байсан. Тэгээд дээрэс нь засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд одоо болилт одоо нэрийг одоо заавал энэ чичиж хэлээд яах вэ? Гэхдээ бүр үнэхээр чадамжгүй, хулгаагаараа алдартай ийм хүмүүсийг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж чадхад бид энд яаж шадар сайдар очих вэ? Тэгээ үндсэн шалтгаан тэр л би ийм засгийн газарт бол ажиллаж чадахгүй. Төсөв хөтлийн байнгын ороодоор одоо тохиолбол төсөв хилцэж байгаа боловч одоо хилцэж байгаа төсөвтэй ихтгэл үнэмшилгүүд энэ засгийн газар утгагүй унаач гэдэг юм уу? За одоо нэг зүйлийг л хэдүүлээ харах хэрэгтэй байна. Энэ засгийн газар бүрэлдэхтэй маш том амлалтуудыг их өдрөгл ярьж хэлсэн шүү дээ. А энэ хэлсэн үг амлалтууд нь тоон үзүүлэлтээр энэ төсөв төр яаж бууж байгаа. Энийг хармаар байна шүү дээ. Та ч гэсэн бас хял тавьмаар байна. Төсөв хэлцэж байгаа энэ үед засгийн газрыг унах нь одоо тэгээ зөв үү? Гэхдээ ер нь бол муу би бол биш дээ. Засгийн газрыг энэ төсвөө татаж авах гэж байна. Яагаад тэгэхээр засгийн залгамж халаа гэж байдаг. Энийн чинь цаана холбоос нь юу гэхээр ардын нам багхгүй. Оюун эрдэнэ татвар нийгмийн даатгалын шимтгэлийг энэ ондоо багтааж бууруулаад дараа жилээс хүчин төгөлдөр болно гэд маш тодорхой амлаа үстэй. Оюун эрдэнэ ард ардын нам биш үү? Одоо зандан шатрын ард ардын нам л шүү. Энэ чинь намынх нь бодлого байхгүй. Хүнээс хараа нэр өөрчлөгдөж болно. Бодлого өөрчлөгдөж болохгүй. А гэтэл энэ төсөв төр юу өөрчлөгдөхөөр орж ирсэн? Яг үүндээ маш товчхондоо дүгнэхэд энэ санхүү макро эдийн засгийн алдаатай бодлогын үр дагаврын төлөөс 26 оны төсөв. Эндээс гарах ямар ч тийм хувьсгал шинжилгээ байхгүй гэдэг шүү. Нөгөө л бах байдаг улам л дампуур руугаа шигдэж ороод байгаа байхгүй. Энэ засагт докторгүй ойр ойрхон солигдож байгаа нь юу? Ер нь муу юм доктортой байх ямар шаардлагатай. Мууг нь мэдчихвэл өртөд төргөн солихын төлөө байна шүү. Муу юмыг доктортой байлгаад яах вэ? Би бол тийм л байр суурьтай. Тэгэхээр нэг нөгөө хэлэхэд хэрвээ засаг төрийн асуудал орж ирэх юм бол өнөөдрийн засгийн газрын бодлого үйл ажиллагаанд би таатаандахгүй ялангуяа бүтэц бүрэлдэхүүн. Ер нь хэнийг хэлээд байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Маш чадамжгүй хэдэн сайд нар. Намын даргын асуудал одоо алжааг өөрөө хэлэх хүүхдэд өнөөдөр бүртгүүлээгүй шүү дээ, тийм. Энэ цаг үед зарим улс төрийн намууд одоо баяр хүргэж бичиг илгээж байгааг та юу гэж харах? Улсын дэжүүх бол цаана зорилго дэжүүхтэр бүртгэлтэй байгаа тухайн намын дүрм ягшил хэрэгжиж үгүй юу гэдэг хараад тэгэл бүртгэдэг л асуудал шүү дээ. Тэгвэл тэргүй яах юм чи 3-2-гээ заачсан тэр 3-2-ын бэлтэг хангахын тулд 2 шатны сонгуул явсан юм байна. Сүүлийн үед харж байхад нэг хүн өөртөө өрсөлдөж нэр дэвшлээ гэж. Урд нь оюун эрдэнэ ганцаараа нэр дэвшсэн шүү дээ. Санал хураалт явдгаараа явсан. Ягаад тэгэхээр эн чинь дүрм заасан байхгүй. Инквайр гэдэг хүн ганцаараа 100% санал аваад намын дарга болж л байсан. Сүү Атуулдын үед инх төвшин дарга тэр хоёр өсөлж байсан. Баяр даргын үед инх бол дарга тэр хоёр өсөлж байсан. Тэгээд энэ байдаг л өсөлтөр шүү дээ. Профессор амар өссөн дарга баяр хүргэсэн. Тэгээ би өнөө өглөө уулзсан баяр хүргэсэн. Тэ. Ахмадын тэтгэвэр нэмэлт талаар та ер нь ямар үзэл бодолтой байна? Гэхдээ нэмэхийн тулд биш үү? Ерөөсөө суур энэ ив нэгдлийн одоо ив санааны нэгдэл гэдэг тогтолцоогоо одоо ивчмээр шүү дээ. Зах зээлийнхаа зарчим руу энэ нийгмийн даатгалын санхүүгийн тогтолцоог шилжүүлэхгүйгээр мянга нэмэгдлээрэд нэмэрхүү байхгүй. Яагаад энэ гэдэг чинь нэмээд байна гэдэг чинь өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бид эсэргээрээ хохироод байна гэсэн үг. Нэг нь хожиж байхад нэг нь хохирдог. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ нийгмийн даатгалын багц зүйлийг их хурлаар яаралтай хилцээд чөлөөт зах зээлийн зарчимд нийслүүлмээр шүү дээ. Гэхдээ тэгэд менежментийн энэ гадны одоо asset management-ийн мундаг компаниуд тэднэрт өгөлдөө. Өөрөөсөө төр нь өөрөө нийгмийн даатгалынхаа сангийн мөнгийг захиран зарцуулж одоо удирдна гэдэг ийм одоо тэнэг тогтолцоос одоо болмоор шүү дээ. Тэ? Жижиг намуудын дарга нар өнөөдөр Монгол Ардын намын одоо алдчихаагүй байгаа даргад баяр хүргээд ингээд явж штэ. Тэгэхээр энэ дараагийн би одоо за нэгэн цагт одоо Ардын намын гишүүн байсан хүн өчнөө даргын нүүр үзлээ. Ял баг хурлыг хурлаараа шийдээд явдаг. Энэ бол ойлгомжтой асуудал гэж би харж байна. Тэр ч үүднээс би өнөө өглөө уулзахдаа
даргын зөвлөлийн хурлаар юу хэлцэхүү гэдэг мэдээлэл авах үүднээс уулзсан. Би баяр хүргэсэн. Баяр хүргэхдээ би нэг зүйлийг хэлсэн. За ер нь бол нөгөө үгээ хэлсэн одоо нэг үг хэлэхэд. Авилгалдаа тэмцэнэ гэдэг бол ардын намтаа тэмцэнэ гэсэн үг ээ. Томоохон эрс шинжилэл хийгээрээ. Яагаад тэгэхээр өнөөдөр энэ авилгал хулгай, энэ төсвийн үрлэгэн зардал, төрийн албаа агчдын бүр үлэмж их тоо, төрийн өмчит компаниуд энэ угшлын үхээр ерөөсөө хэд томорсон улс төрийн намал байхгүй юу? Энийгээ бид нар эдийн засгийн аргаар бол эрүүгийн хуулийг хослуулад засгаас өөр харахгүй шүү дээ. Тэг яг одоо амар баясгалан дарахтаа одоо битэрч одоо сүүлийн 16 жил байна уу? Хамтлаа нэг дээвэр дээр ажиллаж ил байлаа. Өрсөлдөө сөргөлдөөд бас явж ил байлаа. Ажил хэрэгч чадамжийн хувьд бол би бол альва нэг асуудлыг манер нэг нухаа задлаа дүн шинжилгээ хийгээд зөв оновчтой шийдлийг олоод нэг шуурхай ажилтдаг тал дээр би бол үнэлдэг. Нөгөө талдаа юу гэж би хэлсэн бэхээр одоо энэ нэг наад нэг нүүрсний хулгай гэдэг нэг байнгын нэг зовиртой юм нэг үсэн цэгцлээ. Ер нь наадхаа их хурлаас тэр төр хороо хяналт шалгалтын төр хороо байгуулад чих хурлын тухай хууль чинь байгаа шүү дээ. Бүтэн бүлэг байгаа. Энийний дагуу байгуулад нэг үсэн задлаа. Тийм л зарчмын байр суурь хэлсэн. Хэрвээ тех тохиолдолд миний бие орж ажиллана гэдгээ бас хэлсэн. Дараагийн засгийн газар Гөө. Хяналт шалгалтын тэр хороонд байгуулсан. Дараагийн засгийн газраас урилга ирвэл та бүхэн яаж хийж авах вэ? Гэхдээ энийг чадахгүй юмнуудыг харахаар уур байдаг шүү дээ. Нэрээ. Биний нүгүү хэлэхэд. Үнэхээр л уур байдаг. Гэхдээ ингээд одоо тэгэл нөхдүүдтэй уулзах юм. Нэг энэ асуудлыг ингээд шийдчихээ гэл нэг уцаарч ярих юм, мессеж үчих нэг өрөөнд нь ч ороод уулзах юм. Тэгэл нэг гоё сайн ярих юм. Одоо сүүлдээ тийм л дүгүүлтэй гэдэг. Мундаг ярих юм. Зөвч ярих юм. Гагцгүй нөгөө үйлдэл нь бур. Нэг л их мундаг яриад байна. Тэр мундаг үгийг мундаг их сайн сээжилсэн юм байна. Агуулга нь ердөөс ойлгоогүй юм. Хийж хэрэгжүүлэх арга замаа шатааралтай ерөөсөө мэддэгч юм байна. Тэгээ одоо сүүлүүд одоо бодох юмгүй одоо энэ нэг чадамжгүй юмнуудыг харж хий эргэж энэ коридороор холгож явахаар одоо асуудлыг атгаж яваад тэгээ нэг утаан дээр би нэг жишээ болгож хэлсэн шүү дээ. Гайхамшигыг үзүүлээд байгаа. Өмнөхөр нэг жижиггүй уус шүү дээ. Жижигхэн эдийн засаг шүү дээ. Юунд болохгүй байдаг. Яг нэг нүгүү хэлэхэд эргээд одоо ардын нам руу ороход яг үндэ бол энэ улс төрийн намаа бид нар энэ эдийн засгийн аргаар одоо шинжилгэээс аргагүй болсон. 240 мянга одоо бараг 300-аад мянга шүү. Татвар төлөгчид ерөөсөө зүгээр л цаад утгаараа шат дамжлагтайгаар эцсийн дүндээ хэнийг тэжээж ийн гэхээр улс төрийн намд тэжээгээд шүү. Энэ системийг л өөрчлөмөр.